Сайн байцгаана үзэгчдээ мөрөөдлийн нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч танд хүрэхэд бэлэн болсон байна. За мөрөөдлийн нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаарыг хаан улд дүүргийн 8 дугаар хорооны хамт олонтой хамтран бэлтгэхээр болсон байна. За 8 дугаар хорооныхан маань тэмдэглэлт өдрүүд тэр дундаа бас баярын өдрүүдээр иргэдтэй илүү үйлчлэгийг хурц үзүүлдэг ийм уламжлалтай юм байна. За энэ удаад мэдээж өнөөдөр яг 9 сарын 1 хөөгт багчууд оюутан сурагчид маань хичээлийн шинэ жилийн нээлтэндээ ингээд очиж байгаа бах. За энэ удаад ч гэсэндээ 8 дугаар хорооныхан маань энэ хичээлийн шинэ жилийг тохиолдуулаад яг хорооныхоо бас нэгэн хүүхдийг баярлуулахаар нэвтрүүлэгтээ хамтарч ажиллаж байна. За ингээд бүгдээрээ хаан улд дүүргийнхаа 8 дугаар хорооны хамт олон болоод ажилтан танилцсан мэдээж хамт олонтой нийлээд хамтраад бас энэ хороонд амьдардаг нэгэн охины хүсэл мөрөөдлийг хамтдаа биелүүлнэ. Мэдээж үзэгч та бүхэн хамтдаа тэр охины хүсэл мөрөөдөл биелэх тэр баяр хөчийг хуваалцаарай. За ингээд хамтдаа орцгоё. Хурдан төрийн үйлчлэгийн эмчийг хаанаас ч ярих юм бэ? Сайн байна уу? Орхоо. За, сайн байна уу? Та сайхан амарч байна уу? Сайхан. За, таны ажил тавлаг уу? За, эхлээд үзэгчдээ өөрийгөө танилцуулъя тий. За, би хаан улд дүүргийн 8 дугаар хорооны засаг даргаар ажилладаг Алимаа гэж хүн байна. Тий. Ер нь би төрөд 15 жил ажиллаж байгаа. Төрийн албанд. За, төрийн албанд ажиллахдаа дандаа хороонд буюу одоо төрийн анхан шатны нэгжид ажиллаж байсан. Анх одоо хороонд ажилтнаар орохдоо усан бүртгэлийн ажилтнаар, иргэний бүртгэлийн ажилтнаар орж байлаа. Тэгээ иргэний бүртгэлийн ажилтнаа хийгээд дараа нь зохион байгуулалт хийгээд тэгээд сүүлд ингээд засаг даргаар ажиллаад явж байна. За, 8 дугаар хороон дээр би 2021 оны 1-р сард томилогдож ирсэн. Ковидын хүнд жил байлаа. Тэгээ сүүлийн 2 жил одоо хорооныхоо бүтээн байгуулалт огцолт тийм ээ. Бусад нийгмийн чиглэлийн ажил руу ингээд төвдрүүд ажиллаад ажил үргээ гүйцэтгээд явж байгаа. За тэгээ хороогоо товчхон танилцуулах таад тий. Тэг би зурган дээр бас танилцуулах. За тэг. За манай хороо нутаг дэвсгэрийн хувьд ингээд 4552 га нутаг дэвсгэртэй. Гэр хороол нь энэ сонсголонд дэмжгээд энэ ярамгийн эцэст байрладаг. Сонсголонгийн гүрнээс нь ашигын хэсэгт байрладаг. За урд замын уртал нь болохоор нөхдийн замын баруун талаас ингээд нисхийн тойргоос урагшаа гэдэг айцсын даваа ийшээ нөхдийн их гэсэн ийм том нутаг дэвсгэртэй ногоон байгууламжт ногоон одоо бүс байрладаг. Энэ жишээ нь ингээд 7 дугаар хороо 6 дугаар хороо хэд энэ одоо ийм жижиг юм биш үү тий? Тий, одоо маань 5 дугаар хороо чинь нэг 500 м² га нутаг дэвсгэртэй, 6 дугаар хороо бас нэг 4-500 га нутаг дэвсгэр. Манайх болохоор 4500 га 52 га ийм байгаа. 8-9 дахин их ийм том нутаг дэвсгэртэй юм хороогоо. Одоо нэг анх нутаг дэвсгэрийн зохион байгуулалт хийгээд хуваахтал ингээд хуваалчихсан билээ. Тэгээд энэ тогтолцоогоор одоо ингээд 40 жил явчихсан. Явчихсэндээ их болгосон. Их. Одоо манайхын зөвхөн гэр хороолдоо 11000 иргэн амьдарч. Энэ хүн жижиг нутаг дэвсгэртэй. Тэгээд замынхаа урталтаа одоо сүүлийн үед орон сууц барилга ихээр баригдаж байгаа. Энэ замаа дагаад бас нэг аж ахуй нэгжүүд маш их баригдаж үйл ажиллагаа явуулж байгаа. Ингээд маш хурдтайгаар хөгжиж байгаа хороод энийг байгаа. Энэ хөгжлөө дагаад тэгээд Ухаан амын суурьшид их нэмэгдэж байгаа. Одоо энэ жил ихэд чинь манай 108 дугаар сургууль дээр маань 400-аад нэгдүгээр анги хүүхэд бүртгэлтэй байна. Тэгээ одоо 8 бүлэг нэгтгэр ийм их ачаалт үүсчихсэн байж байгаа. Ер нь иргэдтэй хэр хурц үйлчилж чинь гэж бодож байна таны. За бид бол хороо бол ерөөсө боломжит бүхэл төсөөр ажилладаг. Харьцангуй бас нэг цахим үйлчлэгэнд шилжсэн. Тэгээд бас хороонд маань шийдвэрлсэн, дүүргээ шийдвэрлж өгсөн одоо хурдан цэгийн үйлчлэгээ байж байна. Дээрээс киоск төрийн одоо нэг төлбөр баримтын үйлчлэгийг эндээс авчдаг киоск машин байрлуулж өгсөн. Эдгээр нь бас бидний төр үйлчлэгээ үзүүлэхэд нэлээдгүй хувь нэмэртэй байдаг. За манай хороонд бас улсын бүртгэлийн үйл ажиллагаа байдаг байсан. Одоо өнгөрсөн 8 сараас хойш бид нар чинь ярамгийнхаа 7 хороонд үйлчилж байлаа улсын бүртгэгч маань. Тэгэхээр зэрэг манай хороонд улсын бүртгэл ажиллахаар нүүд улсын бүртгэлээс үзүүлдэг бүхэл үйлчлэгийг үзүүлдэг байсан. Гадаад паспорт олголт, авалт, хүлээн авалт, дээд дөрөнгөө үйлчлэгээ, иргэний бүртгэлийн бүхэл үйлчлэгийг үзүүлж байсан болохоор иргэдэд маань энэ ярамгийн иргэдэд хамгийн ойр үйлчлэгээ байсан. Тэгээд сая 7 сарын 1-ээс энэ улсын бүртгэлийн ерхий газраас шийдвэр гараад нийслэлийн нэг цагийн үйлчлэгээр татаад аваа явчихсан тэр үйлчлэгийг энэ бас иргэдэд нэлээдгүй чирэгдэл учруулж байгаа. Уул нь бол ингээ хороод дээр байгаад иргэдтэй ойр үйлчилж ивэл энэ иргэдэд айгу хөрсөн тийм үйлчлэгээ байсан. Тэгээ энийг бас би бас эргэж хараасай энэ шийдвэрээ те болвол одоо бас энэ хороод дээр энэ үйлчлэгийг эргэж буцааж өгвөл иргэдтэй хөрсөн үйлчлэгээ байдаг шүү гэдэг бас энд далимдуулж хэлмээр санагдаж байна. За хорон дээр ер нь илүү тулгамдсан асуудлууд ямар асуудлууд байдаг вэ? 21 он дээрээ ингээд ажиллаад явж байна. За үүнээс хойш ингээд харж ажиллаж байгаа хугацаанаас хойш харж байгаа манай хорооч ингээд дахин төлөв зарлагдсан хороо байсан. Гэр хорооллыг орон сууцчлуулах төсөл хэрэгжиж байсан. Гэвч энэ нийслэлээс зарласан төсөлд манай шалгарсан компаниудын чадамжгүй
эдийн засгийн чадамжгүй байдлаас болоод дахин төлөлт маань бас тийм явц удаантай байсан. Ямар нэгэн дэд бүтцийн ажил хийгдэж болтгоо. Одоо чинь цам харгуу тавих ч юм уу тийм ажлууд хийгдэж болохгүй жоохон тулгымцсан асуудал байсан. Тэгээс 6 сард нийслэлийн засгийн захирамжаар нэг компани эрхийн цуцлалаа. Сая 7 сард одоо бүр 16 он төсөл хэрэгжүүлэх юугаа эрхээ авчгаад 16 оноос хойш нэг ширхэг байшингийн суурь тавиагүй ийм компани байсан. Энэ компани эрхийг сая 7 сард нийслэлийн засгийн захирамжаар цуцалсан байж байгаа. Тэгээ одоо өнөөдрийн байдлаар ингээд энэ төсөл хэрэгжүүлж байсан 3 компани 2 компанийн төслийг одоо цуцалчихсан, эрхийн цуцалсан байгаа. Тэгэхээр зэрэг энэ эрх цуцлагдаад эсвэл бид нар одоо төр одоо энэ дахин төлөлтөд хэрэгжүүлэх эсвэл одоо өөр хэлбэрээр одоо төлөвлөе. Одоо ихэнх иргэд маань бол газар үнцэнтэй байна. Орон сууцнд ороод шаваарлцсан тэр квадрат амьдрахаас илүү бид нар хашаандаа энэ гэр хорооллоо сайхан тогтчуулаад амьдруул яадаг бай газар дээр гэсэн юм хүсэлт ихэнх нь тавьдгийн хөршөөрөө нийлээд ингээд сайхан тав тухтай орон сууц бариад ингээд амьдрах юм бүрэн боломж нь байна гэдэг энэ хүсэлтийг бол уламжилж байгаа. Хамгийн хүндрэлтэй асуудал нэг гэр хорооллын зам. Тэгээ маш их шорон замтай учраас маш их тоос шороо босдог. Урд замын ачаал ихсгэр манай энэ гэр хорооллууд дээр машинууд маш их явдаг. Тийм сонсогдныхаа зам руу хэсэг рүү ордог байхгүй. Тэгэхээр зэрэг энэ хэрээрээ манай гудамжуудыг ч аягүй талхилдаг, шороодоос босгодог, дуу чимээ гаргадаг. Үүнтэй холбоотой бид нар бас ирэх жил 3 байршилтаар бас засмал зам тавья. Тэгэд энэ ярамгийнхаа эцгийг ийшээ сонсогдныхаа зам руу холбосон юм хүндэн засмал зам тавья гэсэн төлөвлөлт явуулах гэж байгаа. Манай ороо 1500 ахмадтай. Зөвхөн манай ороо. Тэгэхээр чин дүүргийн хэмжээд нэлээдгүй ахмадууд оршин суудаг юм томоохон дүүрэг штэ. Тэгэхээр зэрэг ахмад руугаа чиглэсэн бодлого бол зайлшгүй хэрэгтэй байсан. Тэгээд энд ийм ахмадын совилал 40 ортой юм ахмадын совилал байгуулсан. Тэгээд нөгөө ахмадын тухай хуулийнхаа дагуу хөнгөлтөө үнээр амраа явдаг. Ийм сайхан амралтыг манай хороонд байгуулсан байгаа. За тэгээд манай ч ерөнхий эмнэлэг маань энэ хорооныхаа дээр барилдаг штэ. Тий, ерөөсөө нэг 8 өрөөнд үйл ажиллагаа явуулдаг. Тэгээ нэг юм чинь нэг юм жижигхэн өрөөнд суудаг. Янз бүрийн сайхан тоног төхөөрөмжүүд байна манай эмнэлэгт. Гэвч тэднийгээ байрлуулаад, суурлуулад ажиллах өрөө засах байхгүй. Ийм нөхцөл байдлаас болоод ирээдүйнийхээ үйлчлэгийг төгс авч чадахгүй байхад анхан шатнаас. За энийг эренгүүтээ олж харсан. Тэгээд тухайн үеийнхээ улсын хурлын гишүүдэд санал тавиад дүүргийн засаг дарга маань энэ газрын асуудлын шийдэл бид нар шинэ өрхийн эрүүл мэндийн төвийн байр барьж байгаа. Одоо энэ 9 сард ашиглалтанд ороод иргэд маань шинэ байранд үйлчлэг авах юм. Одоо энэ өрхийн эмнэлэг бас ярамгтай жишг болох зорилготой байгаа юм. Шүдний кабинет нэг гэж байгаа. Тэгээд энийгээ бас хүүхдийн тал руу нэлээд төлөв ажлуудыг гэж бодож байгаа. Хүүхдийн эмчилгээ тал руу. Дээрээс нь нөгөө лабораторитой болох гэдэг юм. Одоо ингэж төгс өрхийн эмнэлгийн үйлчлэгийг сайжруулах яах гэсэн зорилготой байгаа. 9 сар ажилтнаар орох нь. 9 сараас энэ үйл ажиллагаа болж байна. Нэг сургууль барьж байгаа манай. Энэ актив гардын хороол гэдэг энэ дэнждэр нэг хороол баригдсан. Одоо 4 болог ашиглалтанд орчихсон. Энэ сургууль маань 640 хүүхдийн багтаамжтай. Одоо манай 118 дахь сургуульч ачаал эдэлгүй одоо 2500 гаруй өгс хүрэлцэж байна шүү дээ. Бараг 3 ээлж рүү орчих гээд байгаа юм. Энэ жилдээ ямарч байсан одоо ашиглалтанд орчих юм. Хөлгөт байж байгаа. Тэгээд нөө шинэ ярмаг хороолч одоо өнөөдрийн байдлаар 800 хаалганд айл амьдарч байна. Яг хороон дээр бол 1500 иргэн шилжээд ирчихсэн байж байгаа. Тэгээ энд чи одоо цэцэрлэгийн насны 200 гаруй хүүхэд. Сургуулийн насны 300 гаруй хүүхэд амьдарч байгаа. Олон л өргөжөл. Тий. Тэгээ энд бас нэг цэцэрлэг шинээр бариулж байгаа. Ингээд нэг сургууль, нэг цэцэрлэг, нэг өрхийн эмнэлэг гэдэг нэг томоохон бетон байгуулалт хийгдэж байгаа. Ярамг харин нэлээд сайн гэрэлтүүлэхтэй авах гэж удаад идэв шүү дээ. Тэгээ гэрэлтүүлгийнх нь нөгөө насжилтын хугацаанууд нь бас дуусаад засварлах их засвар оруулах зайлшгүй шаардлагатай болсон байгаа. Тэгээ бид бас дүүргийнхаа төсөвдөр энэ гэрэлтүүлгийн шонгуудыг бодож зэгцлэх, дээрээс нь гэрлүүдийн толгойг солих, урсгал засварыг хийх юм төлөвлөгөөг явуулж байгаа. Одоогийн байдлаар бол хугацаатай засвар үйлчлэгүүд хийгдэж явж байгаа юм. За камерын хувьд бол намайг эргэж одоо нийт камерын 70% ажиллахгүй байсан шүү дээ энэ хорооны маань. Тэгээд ирээд бид нар чинь нэг 50% нь үйл ажиллагааны хэвийн болгосон. Бид нар одоо энэ хороогоо ерөөхдөө камерын ногоон босгох гэдэг. Одоо ингээд гэмт хэрэг одоо янз бүрийн асуудлаас урьдчилан сэргийлэх зорилгоо ногоон босгох гэж зорилго тавьж байгаа. Тэгээд энэ зорилтын хүрээнд сая өнгөрсөн 106 сард бид нар 40 камер шинээр байршуулсан. Тэгээд энийгээ бас өргөжлүүлээд цааш нь тавих юм. Нэвтрүүлэг маань 9 сарын 1-нд баярын өдрөө хичээлийн шинжилгээ баярын өдрөөр гарна. Энэ мэдээж нэвтрүүлэгтэй холбогдсон бид нар бас энэ хороондоо амьдардаг бас
яг нөгөө зорилттой бүлгийн хүүхдэд бид нар туслахаар байгаа. Тэгэхээр үзэгчтэй бас нөгөө хүүхдийн талаар, гэр бүлийн талаар бас илүү дэлгэрэнгүй танилцуулъя. За манай хороо чинь 3200 гаруй өрхтэй. Тий. Энэ өрхөөс манд бас 700 гаад өрх зорилт бүлэгт явдгийн. Одоо нөхөд халамжийн нөгөө оноо тооцогдоод байгаа шүү дээ. Өрхөн амжиргааны оноо. Тэр оноогоор нэг 500 гаар 700 гаад өрх нь амжиргааны түвшингөөс доогоор ийм түвшинд үнэлэгддэг. За энэ үнэлэгддэг өрхүүд рүүгээ бид нар бас чиглэж үйл ажиллагааг нэлээд зохион байгуулдаг. Бид нар хорооныхоо дотоод нөөц болцоог нэлээдгүй ашиглаж одоо хүүхэд гэр бүл рүү чиглэсэн арга хэмжээнд авч хэрэгжүүлдэг. За тэмдэглэл баярууд байгаа шүү дээ. Одоо чинь уламжлалт, цар шинийн баяр, хүүхдийн баяр, ахмадын баяр, хичээлийн шинжилгээний баяр гэдэг энэхүү баяруудаар бид нар хүүхдүүд болоод ахмад таснууд руу чиглэсэн дэмжлэгүүдийг нэлээд үзүүлдэг. Үүн дээр маань хамгийн гол нь төсвийн бүрдүүлдэг хүмүүс манай гэх юм бол манай энэ хорооны нутгийг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд байдаг. Тэгээд бид нар бас ингээд урайлгаа хүргээд аж ахуйн нэгжүүд манд хамтраад өнөөдөр бас танаа нэвтрүүлгээд бид нар яг энэ хичээлийн шинжилттэй холбоотойгоор манай хорооны бүтэн өмчнийг охиндоо дэмжлэг үзүүлэх гэж байгаа юм. Тэгээ тэр охин маань энэ жил 18 нас хүрээд хөдөө аж ахуйн сургууль орсон байгаа. Оюутан болж байгаа тий. Өвөөтэй хоёулаа амьдардаг. Тэгээ өвөөнд тэтгэврийн ийм хөгшин байдаг. Тэгээ энэ охиндоо бас өөрөө хүсээгүй бид нарс одоо юу гэдэг туслаач хай дэмжиж гэж хүсэлт гаргаагүй. Бид бас охиноо гинт баярлуулъя. Охиндоо бас ингэ сургуулийн төлбөрийн төлж өгье гэсэн урайлгыг манай аж ахуйн нэгжүүд санаачилж хэрэгжүүлж байгаа юм. Тэгээ одоо бид нар сургалтын төлбөрөнд бүртчихсэн. Өнөөдөр танай нэвтрүүлгийн хатаагаа очиж охиноо баярлуулнаа. Хороод ийм айлууд байдаг ш ингээл хинээс гуйдгүй те тэгсэн мөртөө ингээл амьдрахаар зүтгээд байдаг ингээл мөнгөнд хөрхээ ганц тэтгэврийн өвгний цалинч одоо нөгөө хоёр хүндэд хижээхэд бас хүнд штэ тэгсэн мөртөө хизээч хорооноос орж иж тэгж туслаач тэгж дэмжээч манай хүүхд бүтэн өнчтэй нэг ч удаа ярьж үзээгүй тэр гөгшин ганц асуудал оюутан болж байгаа чинь сургалтын төлбөр байна тэгээл нөгөө хэрэглээний зардлууд гэж төсөө явчих штэ тий ах хүүхд болохоор мэдээж зөндөө олон бэлдэх юм байж байгаа. Тэгэхээр бид нар жоохон ч гэсэн тусчих юмсаа л гэж бодоод байгаа. Энэ манай хүүхд хамгааллын хамтарсан багийн мэдээлүүд харагдаж байна. Тэгээ манай хорооны хүүхд хамгааллын баг 7 өнөө бүрэлдэхүүнтэй ажилладаг юм. Тэгээ хорон засаг дарга бага ахалдаг. Тэгээ манай хамтарсан бас нэлээдгүй чадвартай баг байдгийн. Цагдаагийн ажилтан маань олон жил төрд ажилласан туршлагатай, нийгмийн ажилтан бас нэлээд мэдлэг чадвартай, өрхийн эмнэлгийнхэн маань бас мэрэгжил арга зүйн хувьд бас өндөр чадвартай юм хүмүүс байдаг. Нэлээд хүүхдүүдийг гэр бүлд нь эргэж нэгтгэх тийм ээ, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ийм арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн байгаа. За энэ дээр манай хорооны зөвхөн гэр хорооллын хэсэг нь харагдаж байна. Нэгтршил ихтэй. Энэ нөө киоск машин. Одоо үйлчлэгээ авдаг. Иргэдийн нөгөө төрийн үйлчлэгээний төлбөрийн системийг хороонд ойртлаад ирсэн байхгүй. Одоо банк явахгүй эндээ ингээд төлбөрөө төлөөд тий одоо ингээд эргээсрэн дугаараа гээд эндээс нь баримт нь гараад ирнэ, карт амшуулчих нь. Тэгэд энэ баримтаараа үйлчлэгээ авчих нь. Чи одоо хэдэн төрлийн үйлчлэгээ авч байна уу? Энэ одоо 140 төрлийн үйлчлэгээ байгаа юм. Таатан дотроо төлсөн юм шүү. Дотроо төлсөн гэж хараад явахгүй хэрэг. Төлөөг юм бол одоо эндээ ингээд шууд карт амшуулаад төлчих байхгүй. Зөв. Ингээ банк явахгүй тий. Лавлгаанууд бол бүгд гараад ирж байна. Одоо шинэ гэрсний бүртгэлийн лавлгаа авах төлбөрийг энд төлж болно. Босод дүүргүүд дээр аа. Босод дүүргүүд дээр би сайн мэдэхгүй. Ямар ч сан манай дүүргийн хэмжээ дүүргийн засаг дарга маань санаачлаад хэрэгжүүлсэн ихэнх хороод төр байна. Тийм. За иргэний бүртгэлийн зарим үйлчлэгийг бол яг манайхын хурдан зээл дээр үзүүлэх боломжтой юм. Одоо нэг цахим төргөө яриад байгаа ш цахим үйлчлэгээ гэдэг. Энэний хүрээнд өнгөрсөн 5 сард манай дээр энэ хурдан цэгийн үйлчлэгийг байрлуулсан. Төрөөс үзүүлж байгаа 70 төрлийн лавлгаа мэдээллийг эндээс гаргаж болно гэсэн үг. Манай орчин дүүргийн 2 удаагийн шилдэг хороо, нийслэлийн бас 2 удаагийн шилдэг хороогоор шалгарч ирсэн тий. Манай энэ хорооны барилга одоо баригдаад 17-8 жил болсон барилга юм байлээ. Тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан ерөөсөө зам одоо хүртээмж байдгүй байсан. Манайх шиг шууд ингээд ордог. Тэгээ зарим одоо хамтуучийн шатаар өсч чадахгүй, тагаад толоод өсч чадахгүй. Зарим нөгөө тэрэгцэртэй эргээд хүүхдэд төрсөн ээжүүд маань орж ирч чаддаггүй. Тэгээ тэрэгцэртэй эргээд маань тэр ихтгэл одоо хорон дарга та гараад ирээч гадаа гараад надад үйлчлээч гэжсэн тохиолдол байгаа. Тэгэд энэ жил одоо манай дүүргийн хэмжээнд хороодо бүгдийн энэ нөгөө тусгай хэрэгцээт иргэдийн үйлчлэгээ авах боломжийг хангаж ийм налуу замуудыг хийж өгч байгаа. Ингээд юм байл ахмадууч нэ тэртээ сухаар аюух уйддаг. Тэгээд ганцаарддаг. Тэгээ ганцаардахаараа зожигрох, зүнхрэх хөвчнөр
хүрэх тусах магадлал өндөрсдөг юм билээ шүү дээ. Тэгээ манайх энд нэг хамдын байр гэдээ байгаа. Тэгээ сар болгон тэндээ бас нэг бүжиг одоо бусад соёл олон нийт арга хэмжээ зохиодгийн. Тэтгэвч одоо хамдын байр маань бас олон жил болсон барилга учраас ашиглалтын шаардлага хангахгүй барилгын тоонд ороод байгаа. Тэгээ эх жил бид нар бас улсын төсвөөр энэ хамдынхаа байрыг нурааж агаад тэр байр суурин дээр нь иргэдийн хөгжлийн төвөө сайхан тийм том хөгжлийн төв барья гэж бодож байгаа. Тэгэхээр тэндээ нөгөө ахмад иргэдрүүчээс олон талт үйл ажиллагаа зохион байгуулад явах бүрэн боломжтой болж байгаа. Энэ гудамжиж 22 онд сайжруулсан. Сайжруулсан найрлагатай, цохис найрлагатай юм хайрхтай тийм хольц дэвсээд тэгээд эндүүдэл тагтаршсан гудамж авахгүй юу. Тэрнээс хойш нэг 2 удаа бараг засвар орсон. Тэгээд шорон зам бол ерөөсөн нэмэргүй юм билээ тэгээд засаад. Тэгээд тодорхой хугацаанд дараа эргээл ийм байдалтай болчиход байгаа байхгүй юу. Жишээ хэцүү машин явахад хэцүү. Тэгэхээр зэрэг би бодож байгаа. Одоо ерөөсөө бид нар шорон замыг байн засаад зардал гаргаж байхад ерөөсөө засмал зам л тавь. Төв гудамжаар нь засмал зам тавьчих юм бол энэ явуулын иргэд маань энэ төв 2 гудамжаар явчих шүү дээ. Одоо ихэнх гудамж маань энэ зууны борооноос юм болчиход байгаа. Бид нар одоо бороо ус жоохон татрахаар 9 сар гудамжуудаа бас зас сайжруулна да. Руу чиглэсэн, эрүүл мэнд рүү чиглэсэн нэлээд ажлууд хийж байгаа юм. Тэгэхээр залуучууд руу чиглэсэн ямар ажлууд хийж байгаа юм? Би одоо залуучуудаа хамгийн гол нь гэрт нь ойрхон ажлын байраар хангахыг гэж боддог. Ажлын байр зуучлахыг гэж боддог. Одоо хүүхдтэй эцэгчүүд нь хүүхэд хичээл сургуульд нь зөөх, эсвэл хүүхдээ гэртээ харах гэдэг асуудлаар ажилгүй их суугаад байна л да. Тэгэхээр зэрэг манай дээр өдөр өнжүүлэхийн тоог бас нэмэгдүүлмээр юм байлээ. Тэгэх юм бол эцэгчүүд маань хүүхдээ сургууль зөөнө гэхгүй өдөр өнжүүлэхдээ боломжийн үнээр өгчөөд ажилдаа явчихна, ирээд орой хүүхдээ авчихна штэ. Тэгээ өдөр өнжүүлэхийн тоог л ер нь цаашаад нэмэгдүүлээ гэсэн юм бодолтой байгаа. Энэ манай ингээд дэнжрүү явдаг автцсан байхгүй юу? Энэ дэнжин орой дээр чинь доошоо тэр төв зам руугаа хүртэл иргэд маань хүүхд өгчүүлэх юм алхах нь. Автобус явдаг юм. Нийтийн тээвэр байхгүй. Энэ дээр бид нар бас нийтийн тээврийн газартаа яриад хүсэлтээ явуулаад нэг чиглэлийн дунд аврын автобус явуулахаар хилцэл хийсэн байж байгаа. Тэгээ нийтийн тээвэр зөвшөөрдөг байсан юм лээ. Тэгээ бид нар нэлээд зөвшөөрсөж нэлээд хөөцөлдөж явж байгаа зөвшөөрлийг авсан. Манайхын шарилжууд харагдаад байгаа биз? Энэ аваалцсан. Тэгээ энэ жил бид нар хороогоо энэ ургамлыг бүгдийг хатад цэвэрлэдэг гэдэг ийм зорилго тавиад сая 8 сарын 10-аас хойш ингээд айл өрхүүд иргэдийн оролцоотойгоор гисэн алч нар маань бас оролцоод ингээд цэвэрлэг ургамлаа бүрэн цэвэрлэл дуусгасан. Одоо ингээд хачуул дуусгах гад байж байгаа. Би нэр нөгөө аж ахуйн нэгжээ айл дээр ирчих гэж дуудсан байгаа ирсэн байгаа. Зөв. Тий. Аж ахуйн нэгжүүд маань наачлаа оролцсон шүү дээ нэг чинь. Тий. Тэгээд аж ахуйн нэгжийн төлөөлөлөд дуудсан байгаа. Энд амьдарч юм байна. Хаягдлыг бүрэн солисон. Бид өөрсдөө төсөл бичиж олон улсын байгууллагаас төсөл бичиж санхүүжилт авсан. Эрдэнэт хүрээд ир. Энэ нөгөө байгууллагаас ирж байна. Аж ахуйн нэгжийн төлөөлөл байгаа. Сайн байна уу? Байжлаа сайн уу? За сайн байна уу? Танилцуулъя тэ өөрийгөө. Би энэ одоо 8 дугаар оронд үйл ажиллагаа явуулдаг энэ дэлгэрэх гээд хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг залуу. Тэгээд энэ 8 дугаар оронд үйл ажиллагаа явуулж байгаа энэ аж ахуйн нэгжээ төлөөлөл энэ дэлгэрцэг дүүгэндээ ирж нэг тусламж жоохон сургалтын төлбөрт нь жоохон дэмжлэг болох зорилгоор ерөнхийдөө ирчээд байж байна. Бас нэг барилгатай байгаад ингээд аж ахуйн нэгжүүд оролцож байгаа гэдэг чинь бас талархав шүү дээ тий. За эрхийг бол мэдээг байгаа. Залуучууд холцсон. Тэгээд эдгээр маань аюу нийгмийн идэвхтэй. Тий. Тэмцээн уралдаанд орно аж ахуйн нэгжүүд. Тий. Зохион байгуулсан ажил идэвхтэй оролцсон юм шүү дээ тий. Нийгмийн арилгаунд ер нь хороо ерөнхийдөө ороотгоо сайн хамтарч ажиллана бид нар. Энэ айлын хүмүүсийг таних уу? Хөө сайн мэдэхгүй анхудаа л ирж байна. Ирж байна уу? За. Сайн байна уу та? За сайхан тусаа сайхан амарч байна уу? Сайн байна уу та? За гэрд ирсэн дуучлаарай. Орж болох уу? Телевизийн бичлэгтэй явж байгаа. Нохоо гайг байгаа. За. Манай дөрвөн ажилладаг байгаа. Тийм байна энэ чинь. Чихэн гашаанч ийм их ногоо тарчдаг шүү дээ. Хэдтэй орчим насны хүн? Одоо манай дөрвөн 81-2-тэй байх шүү. Хаач өөрөө? За хичнээн төрлийн ногоо тарьсан байна. Та их ажилсаг юм аа. Би одоо
Чацраны нэг 10-аад мод байна. Оо за. Өхрийн нүдний нэг 10-аад мод байна. За энэ одоо гоёлын моднууд гээд энэ хоёр байна. За. Энэ нохоо шүү байна. Оо за. За тэнд одоо төмөс тарьсан байна. Цэцэргнээ хурааж байгаа мó та? Чацрагнаа хороож байгаа юм. За. Энэ одоо хүрэн манжин байна. Тэр одоо Луун байна уу? луунгууд. Та өөрөө хийсэн юм уу энэ хүлэмжийг? Тэгсээ өөрөө гар хийсэн хүлэмжтэй. За энэ чи бүр ингээд төмөр хамгаалцтай ёо та чи бас нэлээс хамгаалсан биш үү? Сонхны юу гэдгийг авахгүй юу? Аагтлсан нэг юунуудыг сосноо. Тэгээд ингээд Өөрцөө тань. өгөрсөө тариал тэгэл. Нааша чи ястай гоё юу юм бэ? Ногоотой, жимстэй, хүлэмжтэй. Тэг хүлэмжтэй. Тэгээд одоо энэ төмсөө хурааж аваад тэгээд би бол нэг төмс судалж авдаг. Гэр дотор одоо зөөр байна. Тэр дотороо зөөнд ногоогоо хадгалчихна. Тэгээ одоо баг та дахиад газар байвал дахиад нэмж тарих нь шүү дээ. Тий. За. Талбайтай бол шөө энийг өргөжүүлээд одоо юу юмар байна? Өргөжүүлмээр л байгаа. За гэрт нь орж тогтоо ярилцъя юу? За. Дарга яагаад хэлэхгүй өрөөд ирэх гэсэн үү? Зэрэг ягаад чи юу болоод байна? Яг хөө жиг хамтаар ирмээр ажил гараад тэгэл хүрээд ирлээ. Наашаа суугаад орсон гоо та. За та сайхан тусуу. Оо сайхан. Та сайхан наацсан уу? Оо сайхан. За би тийшээ. Оо сайхан. Тэг яваад ирсэн гэж хэлсэн үү? Гото яах вэ? Нутаг сайхан бай. За өөтөг албаасаар танилцъя. За намайг Дорцон гэдэг. Увсан аймгийн Зүү ханга. Би тэгээд одоо 65 онд л эдийн засгийн дэдийг төгсөөл тэгэл 40 жил тэр анхаа төлөө одоо тэгээд 82 наслаа. Ануухан сайхан байж тээ. Одоо ногоо Ямар юм ануухан байх вэ? Тэгээд ер нь одоо хөгшчүүд ярьдгийн байлээ. Хөгшиж өгдөг гэж биш одоо байнга л хөдөлж яадаг. Тэгэл байж. За амбул хэдүүлээ. Амбул одоо 5 зургуулаа. За. Одоо 18 энэ цэцгээ эдэрэг чинь юу аавч хэрэн машин аварт ороод. Тэгээ нас урчсан тэгээд энийг одоо илгээтэй шахуул авцарсан. Бүр багт нь юм биш үү? Бүр багт нь тэгээд их чинь 4 дугаар анги, ах нь 2 дугаар анги гэдэл байсан. Тэгээд одоо 18 гөрчиж. Хөргөний ах дүүнэр нь ховдод байгаа. Тэгээд ховдын асрамжийн газар өгнөхтэй зэрэг. Тэгэхгүй би амьд байвал болчиход аваад ирсэн. Тэгвэл яг тэгээд өнөөдөр 18 хүрээлээ л одоо. Гурван ч хүүхэд тэгэл авчирсан. Том нь одоо күнтэй суугаад 2 хүүхэдтэй байна. Ах нь бас Тэмс төгсөөд одоо гаг нурчин. Ингээл ямар ч байсан нэг хоолтой болгоё гэд тэгсэн. Тэгэл болж. Одоо баг нь их сургуулаар. Одоо баг нь тэгэл энэ одоо уг нь би бас л өсвөөний Тэмстэл оруулсан юм л да тэгээд. Тэгэл тэрэндээ жаахан юу ягаал тэгэл одоо тэрнийхээ юугаар дээд сургуульд тэгэл өөрийнхөө хүчээр л тэнцэж байна. Гэхдээ хүүхдийн нэг бие ямар хорих юм биш тэгэл одоо тэгэл гисэн тэгэл одоо иймэрхүү амьдралтай Хар нэлхаас нь л та аавынх нь оронд аав ээжийнх нь оронд ээж болсон юм байна. Миний хэдэн хүүхэдтэй байсан хэдд хүүхэднээс. Миний манайх одоо 6 хүүхэдтэй. 3 дахь охин байсан. Биш одоо бас хандиасаар салаад 22 жил болж. Та залуутай хаана ажиллаж вэ? Би завхны сонгонд эдийн засгчаар очивол тэгэл тэнд нэг 5 6 жил болол. Тэгэл ховдод одоо 30 хэдэн жил ажилласан. Тэгээд намын хороонд байсан, захиргаанд байсан, дөргөн сум намуурын дарга шийж үзлээ. Тэгээ хамгийн сүүлд нь 1000 сумын засаг даргаар ажиллаж байгаа л. Тэгэл 2005 онд тэтгэвртэй гарсан та. Орныхаа талаар жахаа яриач та. 8-д 9-р ангид нь Тэмсд оруулсан юм уу? 9 төгсгöd тэгээд Тэмсд оруулсан. За.
Тэгээд энэ сүүний үйлдвэрүүдээр бол одоо эднэр дээр практик хийж гээл 2 жил ягаад тэгэл эднэр чинь бас 12 юу боловсрал яачдаг юм байна шүү дээ. Гэрчилгээтэй. Тий. Тэгээд тэрнийхээ юугаар л тэгэл хөдөө аж ахуйн дэдэд одоо өөрийнхөө сонирхсан юугаараа л орж байгаа юм байна. Тантай мэрэгжлийн талаар ярилцсан уу? Өвөө би ийм мэрэгчлээ болмоор байна. Асуусан. Тэгээд би ийм гэн дээр очи өөрөө сонирхолоор л яа. Би чамайг тим юмд орё, ийм юмд орё гэж юусоо хэлэхгүй. Харин би чамайг темэст оруулах жаахан дургуул байсан. Тэгтээ би шахаад оруулчихсан тэн дээр. Бас өөрт нь хэрэг болох юм гээл. Одоо тэр нь бас одоо нэмэр болж ил байх шиг байна. Тэгэл одоо дээд сургуульд орж яах гэдэг маань одоо бас л болж ил байна. Тэгэл өөрийнхөө сонирхолоор явах дээр би хориогүй. Ингээл одоо тэгэл толгоогоор л одоо гайгуулсан байлгүй. Тэгэл толгоогоор л явж байгаа хөөхд. Их сургуульд орохоор мэдээж одоо хэрэглээ төлбөр гэдээ яригадад явчихна шүү дээ. Тэрэн дээр нь бэлдсэн бодож байгаа юм байна уу? Тэтгэврийн гүгшин би надад нэг бэлдээд байх юм ямар юм байх вэ? Би байнга одоо төрд ажиллаж байсан хүн тэгэл одоо харин төлөвлөрийн тооцоо дотроо бодчихл байгаа. Зүгээр охинд ямар нэг хэлэх юм биш. Дотроо одоо за төлөвлөрч одоо тэгэл болно доо яах вэ? Тэгэл миний одоо тэтгэврийн зээл 11 сар дуусна. За тэгээд одоо нэг ахаал нэг зээлэр одоо ингээл болно доо л гэсэн бодолтой. Тэгэл дотроо бодчил байлээ. Одоо бодчил тэгэл за нэг болгондоо л гэсэн юм бол бодж явсан болохоор одоо өөр надаа юм одоо юу яаж байгаа юм алга. Бас сэтгэлийн зовлон л байгаа. Тэгээд явж л яваа тэгээд. Болондоо гэхдээ би өөрт нь хэлэхгүй байна гэд тэ мэдээж ээжийнх нь оронд ээж болж гин аавынх нь оронд аав болж гин тань дээр л одоо нөгөө гол том ачаа нуруу нь одоо тань дээр үргэж байгаа болохоор заримдаа бас их л юм боддог баг. Одоо бодлого яхаа одоо тэгэл одоо ямар ч байсан болгоно л гэсэн юм бол бодож байгаа болохоор шиш тэгээ төлөвөр мөлөөр ихтэй зэрэг санаагийн зовоочих чинь болов гэж бодоод тэгэл одоо дугаал ярилцлаггүй л яваад байгаа. Ярилцлаггүй л яваад. За хорон дээр хэр очиж үйлчлэгэнд нь хамаарэгдэж байна. Гэхдээ хорон дээрээс байнга би ч одоо хорооны одоо тэгэл зохиогцсон ажил байнга явна. За одоо хорооны бас ахмадын нэг тэргүүлэгч бас ингээл одоо сонгуул Монгол та бас тэр мөрөндөө одоо байнга явж. За охин нь юу хийж байгаа юу? Охины одоо бол охин байгаа. За охины одоо ч тий. Озорма. Охин дөвдөг. За танилцъя. Намайг мөнхөчрөө ихтэй дэлгэр цэцэг гэдэг. 18 настай. За аль сургууль авсан гэсэн тий. Ямар шалгалттай вэ? Ямар мэргэжлийн ангид оров? Мат Монгол хэлхийн мэдрэнээр өгөөд тэгээд хайст сүний мэргэжлэр филологичоор орсон. За өөр чинь сонирхсан мэргэжил байсан уу? Тий. Тэгээ яг нөгөө эмсүүтэд яг сурсан мэргэжлэрээ дээшлүүлэе гэж бодоод тэгээд орсон. За төгсөөд одоо ямар ажил хийн гэсэн үг тэгэхээр хаана тэг судлаа. Технологич одоо хүнсний чанар шалгагчаар явна гэсэн үг. За бэлтгэл хэрэгсэн. Нэг тэгж хийхийн хувьд хийсэн гэхдээ нэг тийм амар хийгээв. Зарим юм жахан дутуугаа гэсэн үг. Тийм. Одоохон боллоо тий. За өвөө бол нэлээ их сургамж шилж байгаа бах тий. Тэгээ хүний нөгөө хөөрхөн зангаас хүн айд юм аа, хүний муухай зангаас хүн айдг юм аа гэж баян хэлдэг. Тэгээ. За ирээдүйд одоо мэдээж мэрэгжил нь тодорхой болж ийн тэгэхээр мэдээж хүсэл мөрөөдөл их байгаа бах тий. Ер нь нөгөө сайн сурж агаад нөгөө хүнсний үйлдвэр байгуулъя гэсэн бодолтойгоо. За тийм. ямар хүнсний үйлдвэр? Одоо сүү цагаан идэгээл мах нарийн боо моо гэл ер нь тиймэрхүү үйлдвэр байгуулах зорилго ер нь бол байгаа. Ер нь доктор бодсон л явж. Үйлдвэрийн эзэмтлэх юм шүү. Өвөө тэр энийг сургууль төгсөхөд байгаа ч үгүй ч тэгэл тий. Яаж тэгдэг? Одоо 80 Тэ суу хүүхэд гарахын хүртэл харна шүү дээ. одоо тэгэл амьд бол харж л таарна одоо тэгэл. Мэргэжлийн өвөөтэйгээ хэр зөвлөсөн? Ер нь өөрөө чинь цэвэр юу сонирхоод. Тийм. Ер нь өөр их сургуулаа судлаад тэгээд
За өөртөө хэр аминчих юм бэ? Өөрөөсөө амьдрал их нэлээд юм туулж яваа. Манад орцсонгаа. Тэгээ өөрөө сэтгэлийн хат өндөртөг хүн юм билээ. Тэгэхээр миний дүүгийн гол зорилго мэдээж сайн явж, сайн мэрэгчлээ байж үүгийнхээ ачийг хариулах тийм. Ачийг нөгөөгээ хэр баярлуулж исэн. Бас гомдох үе байсан л. Тийм байсан л. Хами одоо өдөө хурцлаа. Тэгээд одоо дээд сургууль төгсөө тэгээд өөрийнхөө амьдралыг аваад явна гэдэг маань тэгэл ухаан л да. Ухаан л одоо мэднэ одоо тэгэл өөрийнхөө сонирхолоор орсон бол хүн заавал амжилтанд хүрдэг. Нэгэн ч гэсэн дээд сургууль төгсөөл амьдралаа аваад явна гэдэг маань одоо болж байна болж. За хэрэг үү? Эрхлүүл нийцтэй одоо хамгийн бага нь. Одоо хамгийн одоо баг Дураар гэдэг жаа юм чин та юу? Ганийх ихлээлээд явах ямар юм байх вэ? Би ч одоо хүүхдүүд нэг цагандгүй тэгэл эднэр одоо тэгэл бүр багаан л одоо тийм 6 хүүхэд өсгсөн би өөрөө хамгийн бага нь одоо болж байна да. Зүүн ямар хоолн дуртай? Наад шилтэ ол юм амар дуртай. Ер нь л байнга шилтэ ол хийж өгдөг. Шилтэ остоо. Мэдэр миний хоолыг амтахгүй би одоо ерөөсөө шүлтэй хоолой. Тэгээ гурилтай шилэл байвал надад болдог. Өдөр нэг аяг гурилтай шилээд нь орой нэг аяг гурилтай шилээд миний норм тэр. Тэгээд яжиг юм да. Энэ хорооны засаг дарга маань ирсэн байна. Одоо аж ахуйн нэгжийн төлөөллөөс ирсэн байна. Тэгэхээр бас охиндоос дэмжлэг үзүүлэхээр бид нар ирсэн байгаа тийм. За дорц сурангай бид аж ахуйн нэгжүүд маань та бас мэдэн штэ хороо маань ингээд үргэлж сайхан хүүхдүүд рүүгээ ахмадууд руугаа чиглэсэн арга хэмжээ зохион байгуулдаг тийм ээ. Энд маань дандаа төсвийн мөнгөөр биш бид нар дандаа аж ахуйн нэгж байгууллагын дэмжлэг туслалцаар зохион байгуулдаг юм. Тэгээ энэ удаа бид нар хичээлийн шинэ жилийг тохиолдуулаад ээлжит нэгэн одоо арга хэмжээ зохион байгуулж байгаа. Тэгээд одоо аж ахуйн нэгжүүд маань төлөөллүүд одоо сайн санааны сайн сэтгэлийн үндсэн дээр одоо дэлгэр цэцэгдүүдээ нэгдүгээрт одоо ингээд дээд боловсрол эзэмшгээд хөдөө аж ахуй их сургууль элсэн суралцж байгаад нь бид нарс баяр хүргэж байна. Тэгээ хоёрдугаарт бас нөгөө тулгымцсан асуудал нь болоод байгаа сургалтын төлбөрт нь бид нар дэмжлэг үзүүлж байгаамаа. Ингээд аж ахуй нэгжийн маань төлөөлөл манай энэ дэлгэрэх гэдэг дэлгүүрийн одоо залуу манай Эрдэнэт та бүхэндээс үг хэлээ гартуулж өгнө. 8 дугаар оронд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхийдөө аж ахуй нэгжүүдээс ингээд дэмжлэг болгон дүүдээ ингээд ерөнхийдөө сургалтын төлбөрт нь дэмжлэг болгон ингээд нэг зөвхөн зүйл гартуулаад тэгээ дүүдээс сурлагын амжилт хүсч улам их зорьсондоо хүрч чармаахын төлөө хичээ хүсье. За тэгээд дүүдээ баяр хүргэе. Эрдэнэт том баг ойлгох шиг байна. За харан дараа нь баяр хүргэе. За баяр хүргэе мэдээ тэг хичээгээрээ заа яа. Тий. За ямар ч гэсэн сургалтын төлбөр нэг жилдээ санаа зовхооргүй болж байна тийм үү? Асал дотроос явж явсан асуудал ингэж би бодоогүй тэгэл одоо хараарахта энэ аж ахуй хариуцсан байгууллагуудад баярлж байна. Одоо энэ бол маш их том ихтгэл, маш их тус тийм. Тэгэл одоо ингийн нэгж би ерөөсөө бодоогүй тэгэл. Бас бэлдээрээ сайн сураарай. Чадах шинээр хичээнэ. Өөрөөр хэлбэл охинд одоо аюу гардуулж байгаа гэсэн надаа гардуулж байгаа юм шиг би миний тулгамжсан асуудлыг ингээд шийддэг юм. Бета биш маш их ихтгэл өгч байгаа юм байна. За энэ итгэлийг одоо за би бол юугаараа хариулна гэхгүй одоо энэ охин бол одоо сурлагаараа сургуулаа төгсөөд одоо ажил үйлсээр
энэ хүний итгэлийг одоо энэ хамт олонны итгэлийг энэ хорооны хамт олонны итгэлийг одоо дааж явах байх. Өөрөг хариуцлага оногч байгаа юм байна. Энийг охин маань одоо бүрэн ойлгож байгаа хаа гэж бодчих. Баярлалаа гэдэг үгийг ерэн тэгээд үгээрээ хэлхийл аргагүй юм байна да ерэн тэгээд охин. Манай энэ дэмжлэгт бас манай аж ахуйн нэгжүүд хамтарсан. Одоо Эрдэнэ санар дэлгүүрийг та мэдэн тийм ээ. Эрдэнэ санар дэлгүүрийн маань оролцсон байгаа. Энэ дэлгэрэх дэлгүүр байж байгаа. Энэ хариун дэлгүүр, хөгн хан дэлгүүр маань бас оролцсон байгаа. Тэгээ шүншиг маркет гээд дэлгүүр, их булаг дэлгүүр, Light City хувьцаат компани, Aura Aviation гээд компани, ийм компаниуд бас ингээд энэ дэмжлэг энэ хандвайнд маань хамтарсан байгаа шүү. Мөн энэ хамгаалан гээд иргэн маань хамтарсан байгаа. Бас энийг дуулах гэн зүг байх гэж бодож байна тий. Яг энэ агшинд бас хамт ингээ баярын нулимсийн хугаалт та нарт ч гэсэндээ бас танд ч гэсэндээ сайхан байгаа х тий. Теглэх байх уу ерөнхийдөө. Одоо яг юу гэж хэлэх яг тулгамдгаар нэг хэлэх үг болдгоо юм байна. Ерөнхийдөө нэг аж ахуйн нэгжүүдтэй 8 дугаар орнд ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжээ төлөөлөөд тэгээ өөрийн биеэр ингээд яг дүүдээрээ дэлгэрцэг дүүдээр ирэхэд үнэхээр үгээр хэлэх аргагүй л ерөнхийдөө тиймэрхүү үйл ажиллагаа л боллоо. Нэг яг санаанд ормооргүй ерөнхийдөө. За тэгээд мэдээж хороо одоо хамт олонны зүгээс тийм ээ дүүгээ ингээд нэг удаа дэмжлэг үзүүлээд бас ингэж орхихгүй. Тэгээд одоо дүү маань 4 жил суралцсан шүү дээ. 4 жил оюутны амьдралаар амьдран тий 4 жил дорч сургай маань оюутны арыг даах болно. Тэгээд бас бид нар ч гэсэн боломжоор бас анхаарал таавнаа. Тий. За тэгээд сурлах, урлаг, спортын өндөр амжилт хүсье. Дорч сургай даварт насалж удаан жаргаж эрүүл энх байж олон жил хорооныхаа хамт олон бид нартай бас төшөг тулгуур болж яваарэ гэж өрөөё. Одоо энэ шиг зөвхөн телевизээр нэг гинти юм нэг ээжигээ баярлжуулж гин гэж нэг яаж яасан бэ тэрийг би нэг харж байсан одоо яг тийм л юм надад сая бодогч юм л да тэгээд одоо өөрөө нэг бас биеэр үздэг юм байна тэгээд одоо энэ шиг юм цаавах уу тэгээд энэ олон төмтэй эвтэй явна гэдэг маань одоо тэгээд би одоо энэ хүүхдүүдэд хэлдэг хүний хөөрхөн зангаас хүн айдгийн шүү. Муухай зантай хүнийг улам муухай загнуулах гэж яадаг болсон юм шүү. Тийм учраас хүндээ их хөөрхөн зантай их зөв харьцаатай яваарай гэж миний охтуудад сургадаг. Хорооныхаа хамт олондоо болон ханд өгсөн хүмүүстээ маш их баярлалаа. Би сурах 4 жилдээ хийчих болно. Өөдөө бас үнэхээр их баярлалтай, бас хайрладаг. Намайг нэр авчираагүйсэн бол явахгүй лээсэн баг. Үнэхээр их баярлалтай бас хайртай шүү. Сайхан бүхнийг далан санаа сэтгэлэн өдрөг байлгаарай. Халуун зүрхээ мөрөдлөөр дүүргээд хатаа бүхнийг бүтээн гэж итгээрэй. Хүмүүс минь мөрөд хүслэг гинээр төсөөл хүрх алсын харгүй мөрөдөл бүхэн бэлдээ. Хүний хорвоо дэдөөжм дэлгээ. За өөрөө ирэхгүй яг нөгөө түүхийн сонсоод үнэхээр сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй улсаар байгаа таарлаа миний хувьд л тий. Тэгээд яг твдэж явхад тэрнэр тусал гэж сайхан үг өгдөг. Тэгэхээр яг энэ хэрэгтэй цаг үед нь өчтөд нь танай хамт олон сайн зохион байгуулалт хийгээд аж ахуйн нэгжийн дэмжлэгтэйгээр бас энэ охиндоо өвөөд бас туслаад ингэж жагаад бас таад бас баярлж байна, талархаж байна. За баярлалаа бас бидний бас үйл ажиллагааг эрд нэвтрүүлж өгсөн та нартай маш их баярлалаа. Та нартаас ажлын өндөр амжилт хүсье өрөөё. За тэгээд өнөөдөр 9 сарын 1-ний баярын өдөр бүх хүүхдүүдтэй сурагчтай оюутнуудаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Сурталчилгааны хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсье. Ингээд мөрөөдлийн нэвтрүүлгийн түрээд өндөрлөж байна. Ингээд эх 7 хоногтой мэдээж хинэгний хүсэл мөрөөдөл биелэх тэр аз жаргалтай баяртай агшинд эргээд болцъё. Тэр баяртай.